Шууд төглөөний минь төргий. Тэгээ энэ хуулийг бол одоо дэмжиж байгаа. Манай санаачлагч Номын Чимэг гишүүн бас зориг гаргаж энэ асуудлыг бас өгч хуулийн төсөл боловсруулж өнөөдөр ингээд хэлэлцүүлэг эхэлж байна. Тэгээ энэ болтлох замд ер нь олон чим туулсан баг. Нилээдгүүл одоо гүтгэлийн чанартай янз янзын мэдээллүүд ингээд яваал. Тэгээ энэ цаагаараа юу гэж нэхэр энэ тамхины энэ одоо бизнесийг ямар нэгэн байдлаар хөндөх гэдэг бол олон хүний эрх ашиг хөндөгддөг юм байна. Тэнд бол одоо бас ихч мөнгө явдаг юм шиг байгаа юм. Гэхдээ энэ удаагийн парламент бол энэ тамхины хуулийн дээр бол өөрчлөлт хийх нь бол зүйтэй гэж ингэж бол үзэж байгаа. Тэгээ яагаад гэвэл энэ тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр энэ үдий хоол, энэ спорт танхим, за тэгээ ялангуяа тэр нийгмийн эрүүл мэндийн тал руугаа анхаарна гэдэг дээр бол би бол маш сайн анхаарч байгаа. Дэмжиж байгаа. Нөгөө талдаа энэ хуулийн танилцуулгыг ингээд сонсоод үзэхээр Монгол шиг энэ тамхин деважин шиг ийм улс бол энэ дэлхийд байхгүй юм байна л да. Тэгээ нөгөө мод монголоор дуустдаг гэдэг шиг ер нь дэлхийн улс орнуудаас Африкийн нэг хэдэн улс, Латин Америкийн хэдэн улсын одоо арай л нэг ард нь орчихгүй хүн шиг нэг одоо ингээ хуулиа хэлцэж эхлэх гэж байна гэж ингэж харж байгаа. Тэгээ утаа тамхи болон энэ ялангуяа шин төрлийн энэ тамхины хэрэглээ одоо ямар хөө төвшөнд байгаа вэ гэдгийг бол ялангуяа манай энэ орон нутгийн засаг захиргааны нэгжийг удирдах байгаа шат чатны засаг дарга нар бол маш сайн ойлгож. Тийм ч учраас янз янзын одоо захирам тушаал гаргаад шүүхтэр дуудагдаал ингээл амжилттай болж өгөхгүй байсан. Тэгэхээр харин энэ хуулиар бол би нэлээд давгүй өөрчлөлт орчих юм байна гэж ингэж бас харж байгаа. Нөгөө талдаа энэ хууль бол сая ч ярьж байна. Татвар биш, нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа хуулиа л гэж ингэж би ойлгож байгаа. Тэгэхээр энийг бол яг мушгахын тулд тамхи үнэн тэд болох нэ гэдэг нэг юм яригадаад байгаа юм. Гэхдээ үүний цаана энэ одоо бидний нүдэн дээр л болж байгаа үйл явц шүү дээ. Хэдүүлээ одоо ямар хасаагүй байна. Тамхины одоо энэ ВП хэрэглээ ямар хөө төвшөнд очичод байгаа вэ гэдэг нь бол хэний ч нүдэн дээр ил. Тэгэхээр энэ хуулийг бол одоо ингээ батлахын зүйтэй гэдэг дээр бол би санал нэгтэй байгаа. Нөгөө талдаа яг энэ веб үйлдвэрлэдэг улсууд ч нь бол яг дотооддоо бол энийгээ тийм хэрэгэлдэг юм билээ шүү дээ. Дотоод хэрэглэхгүй гадагшаага зардаг. Энэ бол бас нэг юмний л дохио болов гэж би бас дотроо боддгийн. Яг амьдрал дээр ингээ харьцуулаад харахаар. За тэгэхээр яг миний нэг асуух гээд байгаа зүйл бол альва хууль амьдралд нийцэх ёстой. Тамхины хуулийн хэрэгжилт зарим нэг тал дээрээ сайн, зарим нэг тал дээрээ тааруу явж байгаа гэдэг ингээд сая бүрдөрж гишүүн, олон гишүүд хэлж байна. Тэгэхээр энэ хууль маань ч гэсэн нөгөө нэг Монголын хууль 3 хоног гэдэг шиг батлагдаад нэг хэдэн сар хэртээ нэг ингээд нэг байжгаад эргээд нэг бахвайтагтаа очичихгүй тулд энэ хяналт хэрэгтэй байх. Нөгөө талдаа эдийн засгийн нэг том хөшүүрэг хэрэглэх гэдэг шиг байна. Ер нь бол одоо монголчууд ч энэ тамхины үнэн дээр бол их хэмзэг ханддаг шүү дээ. Ямар сандаа жоохон ядруухан яваагаа бол одоо тамхины ч мөнгөгүй л явж энэ гэж ярьдаг ард түмэн л. Гэтэл яг энэ тамхинаас гаргах энэ тал дээр энэ тамхины үнийн бодлого дээр бол манайх үргэлж юм деважин шиг маш хямдхан явж ирсэн юм билээ. Тэгэхээр энийг ингээд нэг өөрчлөөд энэ нэг тамхины хамааралтай зүрх судас энэ олон юмнуудаас би нэг сэргийлж чадах болов багасх болов гэж бодож байгаа. Ямар ч архаг тамхичин тамхинаас гарах юмсан гэж боддог нэг юм сэтгэл зүй байдаг. Тэрэн дээр нь их том дохио өгөх болов гэж ингэж бас би бодоод байгаа. Тэгэхээр би цагдаагийн байгууллагаас Монголын хууль 3 хоног болохгүй тулд одоо энэ өргөн барьсан хуулийн төсөл дээр байгаа одоо мөрдөгж байгаа хууль дээр байгаа. Энэ хяналт шалгалтын энэ процесс ер нь илүү сайжирч чадах уу? Гол нь л энэ шүү дээ ер нь. Тэгэхээр энэ дээр би асуух гэж байгаа. Нэгдүгээр цагдаагийн байгууллага хариултаа өгнө. Хоёрдугаарт үдий хоол одоо зарим гишүүд бол бага ангид биш бүр ингээд бүх 12 дугаар ангидаа ч гэсэн үдий хоол өгдөг болъё гэдэг. Энэ дээр ямар ахис дэвшил гарна гэж ингэж тооцож байгаа. Тэр спорт танхим юмнууд дээр ер нь одоо ямар хөө дэвшил гарна гэж тооцож байгаа. Хамгийн гол за цагдаагийн байгууллагаас хариулах уу? Юм будсан хорондоо 4-р микрофон. За таны асуултанд хариулъя. Цагдаагийн байгууллагаас бол яг тамхины хуулийн хэрэгжлийг хангах чиглэлээр хянал шалгалтыг төв орон нутаг сум дүүргийн хэмжээ нэлээдгүй зохион байгуулдаг. За үүний үр дүнгээр жилд 300-аас 550 орчим зөрчил илрүүлнэ. 15-аас 40 сая төгрөгийн торгуулийг иргэн аж ахуйн нэгж байгууллагад хүргэж ажилладаг. За хоёрдугаарт энэ электрон тамхины эрх зүйн зохицуулалт байхгүй улмаас яг энэ дээр нэг хяналт тавих, торгуул оногдуулах, хариуцлага тооцох, хурааж авах энэ зүйл нь бас байхгүй байгаа ийм зүйл байгаа.
За хянаж шалгалттай холбоотой дараагийн зүйл бол 500 метрийн асуудал. Энд одоо жишээ нь нэг инх тайвны өргөн чөлөө, хот суурин газар, шин суурьсан бүс төлөвлөлт, сургууль, дотуур байртай холбоотойгоор яг одоо жишээ нэг үйл ажиллагаа эхэлсэн байж идэг. Үүний дараа нэг хэрэглэгч нь ирсэн байж идэг. Үүний дараа сургууль цэцэрлэг баригддаг. Тэгмэл холбогдох байгууллагаас хойш сүрлийн хүчингүй болгодог, дахин сунгадаггүй, эрх олгодоггүй. Тэгээд нөгөө иргэн хуулийн этгээд хууль бусаар худалдаалах ийм асуудал үүсдэг. Тэгээд энэ дээр бас нэг цагдаагийн байгууллагаас яг нэг хянах шалгалтын ажлуудыг зохион байгуулад явдаг байж байгаа. Таньсаж туслаа. Тэгэхээр будзаан дарга та бид нар чинь 18-9 онд үздэй энэ 500 метрийг 250 м болгоёг нь хууль санаачлаад би нэг явж исэн. Тэгээ яг дүүрэг орон нутагт бол тэр 500 м гэдэг заалт шин хэрэгжихгүй. Хичээл сургууль, дотуур байр, сургуулийн 500 м орчим тамхи зарахгүй гэдэг энэ заалтыг хэрэгжүүлэх гэж манай цагдаа нар үүлээ үзэж байгаа тийм биз? Тэгээ ингээд алд эдийн засаг бий болдог. Тэгээ нэг мөр одоо энэ асуудлуудаа шийдэд авмаар байгаа юм. Ер нь бол. Тэгэхээр цаашдаа энэ хуулийг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл байх вэ? Дөрөвдүгээр микрофон. Хөдөө суурин газар дээр болохоор сургууль, сумын захиргаа одоо нэг ойролцоо 100, 200, 300 метрийн зайтай байдаг. Тухайн радиуст болохоор 1-2 л дэлгүүр байдаг. Тэгэхээр тухайн суман дээр бас одоо шинэ яг энэ 500 метрийн үйл ажиллагаа хэрэгжихгүй байх. За хууль бусаар бичиг баримтгүй зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж иргэн болохоор өсвөр насны хүүхдүүдэд ямар нэгэн хяналтгүйгээр худалдаг байж ийм болцшгүй ийм зүйлүүд байдаг. Тэр энэ ч бас зөрчлөөр илрээд шалгадаад явдаг байж байгаа. Тэ за од сүрэнгийн номын чимэг шүү. Тэр 500 метрийг шууд хөндөж болох байсан уу? Тэ од сүрэнгийн номын чимэг шүү. За идрот гишүүний одоо бас хүнцэн асуудал нэмэлт мэдээлэл өгье гэж бодож байна. Тэгээ энэ гишүүнтэй бол санал нэг байгаа. Энэ асуудлаа бид нар өсвөр үеийнхнийгээ хамгаалахын тулд одоо л хөдлөхгүй бол хожимдох гээд байна. Ингэжээж бид нар хойч үеэ хамгаална гэж бодож байгаа. Тэгээ Монгол улсад орж ирж байгаа энэ электрон тамхины зах зээлийг харах юм бол ердөө л одоо 95-аас 98% нь Бүгд найрамд хятад ард улс Хонконгоос орж ирдэг. Дан ялангуяа зөвхөн экспортод одоо зориулсан шинжээний тусгай бүсэд байдаг 10 үйлдвэрээс энэ зах зээлийн 84% нь орж ирд юм билээ. Тэгээ Бүгд найрамд хятад ард улс болохоор эдгээр бүтээгдэхүүнийг дотроо бол хорцсон. Зөвхөн одоо тамхины амттай л вейп байж болно гэд. Хонконг бол бүрэн хорцсон. Тэгэхээр бусад улсад зориулж одоо үйлдвэрлэдэг одоо ийм чанар муутай янз бүрийн тос агуулсан ийм бүтээгдэхүүнүүд ороод ирж байгаа. Тэгээ ийм хятадын одоо 10 компани эрх ашигын төлөө бид нар Монголын хойч үе хүүхдүүд ямар өртөө гэж бид нар ингэж хар суух юм. Энийг даруй бид нар зохицуулах ёстой гэсэн энэ л байдлаар бол За эдгээр бат гишүүн тодруулж асууна. Тэг яг амьдрал дээр нөө 500 ч их зовлонтой л да. Би өөрөө сумын даргаар ажиллаж исэн. Тэгэл яг тэр араад үст нь орчол өгч хэцүү байх хэцүү. За бүр жижиг суманд бол одоо бүр сүлдө тамхи зарахгүй ч юм шиг гэдэр юм руугаа ороод байдаг нэг ийм зовлон байгаа. Тэгэхээр альва хууль 20 цагдхан сайн юм шиг харагдав ч амьдралд хэрэгжих нь чухал. Тэгээ энэс болоо бүх тамхи лангуун доогуур орцсон шүү дээ. Би цагдаагийн алба хаагчдаас хэрвээ энэ одоо электрон тамхины юм орж ирээд лангуун доогуур дахиад нөгөө веб чи ороо явуучвал яах вэ гэж асуугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хяналт шалгалтын дээр одоо сайжруулахад одоо байгаа хуулийг мөрдөд ямар хүндрэлүүд гараад байгаа нь тэрийг яаж засах уу гэдэг том бололцоог хуулийн байгууллага яаж ашигласан бэ л гэдэг юм би асууж байгаа. Нөгөө талдаа нийгмийн эрүүл мэндийн одоо эрүүл мэндийн даатгалын сан руу оруулна гэдэг тэр сан маань нэг сайн нэргүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ тамхинаас орсон онцгой албан татварын мөнгийг яг тэр тамхины эсрэг болон тамхинаас гарах сонирхолтой тэр хүмүүс рүүгээ чиглүүлэх хууль эрх зүйн бололцоо байгаа юу гэж асуух гэж байна. За ажлын хэсэг хариулъя. 4-р микрофон. За таны асуултанд хариулъя. За 500 метрийн асуудал бол яг одоо шинэ энэ хуулийг хэрэгжүүлэхэд хууль бус одоо зөвшөөрлгүй худалдаа явуулах бас тэгэл босод гол заалтын нэг болж байгаа ийм зүйл байна. Одоо шинэ электрон тамхиг энэ хуулийн тамхин тооцоод одоо тооцоод худалдаалахад магадгүй 500 метрийг хүндэхгүй үйлдэлээхэд
маргааш бас л ангуун доогоор орох, хуулиус худалдаа олох, өсвөр насны хүүхдүүд худалдах, бид нэр одоо цагдаагийн байгууллагаас энэ хянас шалгалт бас л үр нөлөөгөө болгох, эргээл жилд нэг 300-аас 500 зөрчилд торгуулийн арга хэмжээ авж байна гэдээ эргээд ийм тайлантай сууж явах эрсдэл байгаамаа. Тэгэхээр хууль тогтоомжийг тэр 500 м байлаа гэд тэр хүн таминаас гарчих асуудал бол биш. Үүн дээр нь бас яг нэг тухайн нөхцөл байдал, хот суурин газрын бас нэг хүн амын төвлөрөлтөө уялдуул нь бас энэхүү бас нэмэлт өөрчлөлтийг харж Маш чухал хариулт хэллээ шүү. Тэ Номжим гишүүнэ. Та нэмэлт тодруулга Номжим гишүү. За 500 м-тэй холбоотой судалгааг бид нар бас нийслэлээр хийж ингээд бүх график зургийг нь гаргаж авсан юм а. Радиусыг нь тавиад ингээд үзэхээр яг хуу хотын төвийн энэ барилгажил ихтэй газруудад бол үнэхээр 500 м бол байхгүй. За хотын захаар бол хангалттай бол юм зайнууд бол байгаа. А энэ дээр бол мэдээж хууль хэрэгжилтээр алдаатай байгаа юмнууд байгаа. Тэгээ бид нар цааш нь энэ хуулийг бас одоо хилцээд явхад хууль нь сул байна хэрэгжихгүй байна гэд хуулиас сулруулах гэхээсээ илүү яаж хэрэгжилтийг нь сайжруулах вэ гэдэг талаас ч гэсэн бас хармаар юм шиг байна. Тэгэхгүй бол хууль хэрэгжихгүй байна гэд одоо юу гэдэг хар тамхи Монгол улсад хоригдсон. Гэтэ орж ирээд байна хууль чи хэрэгжихгүй байна. Тийм юм чи хуулиас сулруулад оруулдаг болёо гэдэг логик байж болохгүй. Тэгэхээр энийг бас илүү сайн олон талаас нь одоо хилцэж шийдвэрлэх ёстой л гэсэн асуудал одоо байр суурьтай. Тэ Номжим гишүүнэ энэ хөдөө орон нутагт их өөр юм байлээ. Тэ энэ их өөр шүү. Тэгээ зарим суманд бол сургууль, соёл, дотор, байр юунд 500 м. Тэгээ гэр оролт манай одоо энэ дүүрэгдэгч адилхан шүү дээ. Тэгэхээр наад 500 м чинь хөндөөгүйгээр нөгөө бүх төрлийн энэ утаад тамхи, энэ электрон тамхи чинь тамхин тооцоод эхлэхээр нөгөө биеэрээ дүүрэн мин гэж ярьдаг те. Манай сонгон энэ Сүхбаатар эдэр дээр тийм ярьд юм байл шүү дээ. Биеэрээ дүүрэн нөгөө минжүүлчихэд зардаг. Амьдрахын төлөө тэгэл ажиллаж штэ хүмүүс. Буруудахын арга чалга. Бид тэднийг дэмжиж чадахгүй учраас тэд өөрсдөө аргаар амьдрнаа. Эсвэл бизнес эрхлээ амьдарч штэ. Тэгэхээр бид нар ийм заалт хийчдэг. Тэгээ түүний чинь цаана хэдэн одоо хууль хэрэгжүүлэх нэрээр карманаас карманд янз бүрийн авилга өгдөг авдаг юм үүсэн шүү. Энийг цогцоор нь харахгүй болохгүй. Тэгэхээр манай Цагаагүй эдэр гишүүн бол Хинтээ аймгийн засаг даргаар чинь аймгийн төвийн засаг даргын орлогч засаг дарга гэдэг энэ орон нутагт олон жил аймаг орон нутаг өдөрцөн. Тэгээ та бол амьдрал мэднэ. Тийм учраас энэ хуулийг ахлах одоо бололцоог хангаж байгаа бас цөөн хүний нэг шүү та. Энд чинь нөгөө 78 гишүүн санаачилсан чинь үлдсэн хэдэн гишүүд дотроос хин нэгэн хүн ахлах болчиход байгаа. Тэр болцлыг та бол аймаг орон нутагт ажиллаж исэн ажил амьдрал мэддэг хүн гэдгээрээ хангаж ийн. Дээрээс нь та бас хууль санаачлагч биш байна. 3-5 бас тамхи татдгүй те. Ингээ бүх болцол хангаж байгаа учраас эдэр бат гишүүнээр энэ хуулийг ахлуулад энэ сонирхлын бүлгүүдийн санал бодлуудыг сайн сонсомоор байна. Ер нь хуулийг бол сонирхлын бүлгүүдийн саналыг сонсохгүйгээр батлвал дараа нь дандаа ирэх зүй үр дагавар үүснэ. Тийм учраас энэ шүүмжилж ийн гэж бодох хэрэггүй. Шүүмжилж байгаа тал байр суурийг сонсох ёстой. Тэгжиж явахгүй бол зөвхөн нэгдлийг харж баталж болохгүй гэдгийг бас хэлмээр байна. За ингээд заяа бол Батжаргалын